Trigger студийн бүтээсэн Cyberpunk Edge Runners 2022 оны онцлог анимуудын нэг гарцаагүй мөн. Манаас үгийн хувьд ч энэхүү анимдэр ревю бичлэг хийн, камбэк хийснээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Cyberpunk 2077 тоглоомын спин-офф гэж хэлж болох энэхүү аниме сунжирсан зүйлгүй. Октод аймгийн өрнөл, шүний хотын гайхалтай зураглал болон анимашн, сонирхолтой өрмөц дүрүүдээс бүрдсэн маш чанартай бүтээл болсон. Над шиг тоглоомын тоглож байгаагүйний хувьд ч үзэхэд тохиромжтой хийсэн нь магтууштай. Харин үзсэн хүмүүс нь надаар хэлүүлэлтгүй аниме дуусахад ямар хүнд хоосон мэдрэмжийг өгч чадсныг мэдэж байгаа бах. Өндөр нэмэд одоо хүртэл сонссоор байгаа гайхалтай саундтракуудыг нь бас дурдах хэрэгтэй. Тэгвэл тэдгээр саундтракуудын нэг нь аниме эндинг болох Польш уран бүтээлч Давид Поциатогийн Let You Down гэх дуу. Дуучныхын нэрийг би буруу дуудаж магадгүй шүү. Дууны хувьд яг л анимийн төгсгөлдөө төгс тохирсон гэж хэлж болно. Мөн энэхүү уран бүтээлчийг судалж яваад тоглоом дээрээ ч бас өөр дуудуулж байсныг олж мэдсэн. Харин Cyberpunk 2077 тоглоомын аль биесний YouTube сувагт Let You Down дууны клип цацагдсанаар Canon хэдэж цуврал дээр огт гараагүй нэгэн дүр интернетийг дэлбэлж одуулсан юм. Тэр бол Саша Яковлева. Евро 2024 буюу Европын аврах шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг Монголд шууд дамжуулах ивент тэтгэгчээр Innovation ажиллаж байгаа байлаа. Энэ хүрээнд Innovation-ийн App-ын тоглоом хэсэгт Европын хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнтэй холбоотой мэдээлэл, тоглоом таавар, онцлог бичлэг зэргийг нэг дор багтаасан Евро 2024 аппликейшн нэмэгджээ. Евро 2024-тэй холбоотой бүх мэдээллийг хөл бөмбөг сонирхогчдаа эндээс аваарай. Үннийг хэлэхэд миний хувьд YouTube дээр нэг их дуу сонсдоггүй учраас энэ дүрийг харьцангуй сүүлд мэдэж авсан. Гэхдээ яагаад ч юм Саша гих од болсон энэ дүрийг тухайн үед Instagram, TikTok-оор хараад аль хэдийн танил болчихсон байсан. Цуврал дээр огт гараагүй байж гол дүрүүдтэй адил битүү мьюзик видеотой. Цувралын дөрүүд 10 анги дээр гардаг бол Саша Яковлева гэх энэ дүр ердөө 4 минут 43 секундын Let You Down дууны клиптэр гардаг. Клипний үед мэдээж анимтайгаа адил маш чанартай, зураглал, атмосфер, анимашны үед маргаангүй сайн. Гэхдээ зураглалын үед үндсэн цувралаасаа арай өөр байгаагаас нь Trigger студ хийгээгүй гэдгийг ойлгож болно. Энэхүү клипийг миний хувьд олон жил дагаж байгаа орос артист Илья Кушинов найруулжээ. Угаасаа Саша гих дүрийг нь харахад л Ильягийн хэв маяг дүрслэл шууд танигдахаар. Ильягийн хувьд өмнө нь видео тоглоомуудад character designer-аар ажиллаж байгаад 2015 оноос аниме салбарт бүр мөсөн орж одоогоор Японд ажиллаж амьдарч байгаа байлаа. Түүнийг та бүхэн Netflix дээр орсон 3D зурагтай шинэ Ghost in the Shell дээр character designer-аар ажилласныг сайн мэдэх байх. Харин клипний анимашн студиэр залуухан студ болох Studio Masked ажиллажээ. Энэхүү студийн хувьд онцлоод байх гоцгой уран бүтээл байхгүй ч зарим аниме сонирхогчдоос энэ урт нэртэй Isekai анимаар нь мэдэж магадгүй юм. Тэгэхээр тэрхүү Саша гэх дүр яг хэн бэ? Мэдээж түүнийг од болоход хамгийн их нөлөөсөн зүйл нь хөөрхөн царай, мөн клипэн дээр гарсан гонигтай түүх. Миний хувьд тоглоомын тоглож байгаагүй учраас Cyberpunk тоглоомын лорыг тийм сайн мэдэхгүй. Гэхдээ өөрийнхөө судалсан хэмжээнд Саша гэж хэн болох талаар тайлбарлая. Клипний эхлэлт түүний цувралын үндсэн туслах дүрүүд болох Main, Dorio, Rebecca нартай баарнд сууж байгаагаар хардаг. Сашаан цувралын гол дүр Дэвид Мартинез, Мэйний багт нэгтгэс өмнө багийн гишүүн байсан бөгөөд Ребекатай маш дотны найзууд байсан гэдэг. Харин тэрээр багийн net runner буюу хакер байсан бөгөөд цуврал дээр гарах Люси болон Кеви нарч бас багт нэгдээгүй байх үеийн дүр болж таарж байгаа юм. Түүний ээжийг Галина Валеева гэдэг бөгөөд Саша эхээс хоёулаа төрсөн. Түүний эгчийг Стелла Рамос гэдэг бөгөөд тоглоомын 2023 онд гарсан extension Phantom Liberty дээр гардаг дүр. Түүний хүүхэд байхад ээж нь хүнд өвчтөй байсан ба Biotechnica гэх компани Securisign гэх өвчин намдагч эмний гаж нөлөөнөөс болж амиа алдсан. Гэвч Саша ээжигээ юунаас болж амиа алдсныг нь мэддэггүй байлаа. Харин Саша насанд хүрч чадварлаг netrunner болсноор Мэйний багт нэгдсэн юм. Нэгэн шөнө багийнхантайгаа Afterlife гэх шөнийн клубт сууж байгаад ажлын захиалга орж ирсэн нь өнөөх Biotechnica-гийн төв байранд нэвтэрч Q2 гэх бүтээгдэхүүний нууц санхүүгийн тайлан болон чин дархлаа устгагч прототип Тэг ирнэгийн мэдээллийг задлах байв. Саша төв байранд амжилттай нэвтэрч компьютероос хэрэгтэй файлууд авах үеэр ээжийнхээ удаг байсан Securisign-ийн нууц мэдээллийг олж хардаг. Нууц файлыг задлах үед өвчин намдагч им нь тархины нейронуудыг устгаж улмаар өхөлт хүргэх гаж нөлөөтэй байсан ба компани зүгээс энэхүү им нь маш ашигтай байсан учраас зах зээлээс таталгүй үргэлжлүүлэн борлуулсаар байсныг олж мэддэг. Ээжийнхээ өхлийн гол шалтгааныг олж мэдсэн Саша ээжийнхээ төлөө энэхүү мэдээллийг 54-р мэдээллийн суугч шилжүүлэхээр болж тулааны зэвсгээ бэлдэн түүний компьютероос салах үед тесрэх бөмбөг автоматар дэлбэрэх тохиргоог хийдэг. Энэ үеэр Biotechnica-гийн хамгаалтын роботууд өрөөнд орж ирэн түүн рүү дарих ба
мэдээллийг апплод хийж дуустал Саша роботуудын эсрэг тулцсан юм. Харин апплод дуусах үед Саша роботуудад буудуулан цонхоор шидэгдэж, энэ үед тэрээр компьютероос салж тесрэх бөмбөг төвчин дэлбэрдэг. Тэрээр биотехника компани хормоо хэргийг ил болгон өөрийгөө золиослсон. Харин клипний төгсгөлд Мейн түүний цогцыг машины дээвэр дээр хөвтөж байхыг олох ба яг л One Piece-ийн ди овогтнууд шиг эсвэл амьдралынхаа турш тээж явсан хүн тачаанаасаа салсан мэт нэмсэглэн амьсгал хураасан байдаг. Ердөө 4 минут гарангийн клип дээр гарсан хэрнээ үндсэн аниме зурлын дөрүүдтэй адил од болоход мэдээж түүний энэхүү сэтгэл хөдлөм түүх, тулаан, характер дизайн нөлөөсөн нь гарцаагүй. Мөн шударга ёс, сайн сайхны төлөө өөрийгөө золиосолж байгаа нь үзэгчдэд таалагдсан биз. Харин түүнийг нас барсны дараа Мэйний багт үндсэн нет раннераар Kiwi орсон гэдэг. Бид анзаараагүй ч гэлээ Сашагийн хин дүрийн нөлөөлөл Edge Runners аним дээр ч бас гарчээ. Саша Ребекка хоёр дотны найзууд байсан бөгөөд түүнийг өгсөний дараа Ребекка Сашагийн үндсэн зэвсэг болох ягаан онгийн M76 E-book цуврал дээр ашигладаг. Хожим Ребекка гарандаа сайжруулалт хийж тэрхүү зэвсгээ ашиглахаа болсон юм. Сонирхолтой баримт дуртад Сашагийн овог Яковлева гэх нэр нь Оросын Олга гэх дуучинтай адил юм байна. Харин Олга гэх тэрхүү дуучин Cyberpunk жанрын алдарт бүтээл Ghost in the Shell Standalone Complex-ийн дуг дуулж байсан удаатай. Мөн Илья Кушиновын характер дизайнераар оролцсон Ghost in the Shell SAC 2040-тай 3D анимын гол дүрийн дизайн Сашатай тун тустай болжээ. Бидний бичлэг таалагдсан бол лайка дараад цаашид өөр сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.